За засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хууль нэмэлт төрөлд оруулах хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Монгол Улсын ерөнхий сайдад олгогдсон өөрийн одоо хинтээж хуваалцахгүй бүрэн эрх хүрээнд оруулж ирж байгаа учраас уг асуудал дээр бол одоо гишүүдийн зүгээр саналаа хэлэх байдлаар оролцоно. Түүнээс биш одоо яг заавал ийм байх ёстой энэ төр гэдэг зарчмаар бол хандахгүй гэдэг зүйлийг хэлээ. Тэгээд энэ саналыг бол хүндэтгэлтэй хандж байна. Ер нь гэхдээ нэг ийм байгаамаа. Монголын одоо парламентын түүхэнд ерөнхий сайд яг энэ бүрийн эрхээ эдлэхдээ бас нэг тодорхой хэмжээний гарын одоо нэг авлага харьцуултууд энэ төр ер нь цаашдаа аль институцээс байх ёстой ер нь хийж явмаар юм бэл. Өнөөдөр газрын асуудал гэхэд 5-аас 6 ям дээр байгаа байхгүй. За барилга отоогуултын ам дээр байна. Ерөнхий сайд өөр дээр нь байна. За газрын асуудал хил хамгаалах ерөнхий газрын хууль зүйн сайд руу ороод ирдэг. За чөлөө төсвийн асуудал гэхээр шадар сайд руу ороод ирдэг. За тусгай хамгаалалтаа газар нутгийн асуудал гэхээр байгаль орчны сайд руу ороод ирдэг. Ашигт малтмас ашиглуулах талбай хэмжээ тогтоох гэхээр уул уурхайн сайд руу ордог ч юм уу. Энэ үндсэн одоо эдийн засгийн нөөц болсон капиталаа бид нар хэрхэн яаж менежмент хийх вэ гэдэг зүйлээ бид нар ерөөсөө ингэ салангад байдлаар явж ирсэн. Тэгэхээр энийг бол одоо сая алдарч авах гишүүн бас хөндөж байна. Би энэ бол зөвөө. Тэгэхээр энийг нэг ингэж харьцуулж бас нэг юм гарын авлага бас энэ дээрээ дүгнэлтээ хийгээд бүтэц бүрэлдэхүүнээ нэг ийм байдлаар зурнаа гэдэг ч юм уу. Ерөнхий зүйлүүд бас цаашдаа нэг юм бидэд бас энэ парламентыг төгөлдржүүлэх гэдэг юм уу. Төрийн бүтээмжийг сайжруулах давхардл чиглүүлийг арилгахыг бол бас нэг анхаармаар байгаа. Тэгэхээр энийг бол бас ерөнхий сайд бас дараагийн одоо хүмүүстэй бэлдэж бас энийг магадгүй одоо хэрэгэл газар маань бас зөвлөх байх л да. Энийг анхаараач гэдэг зүйлийг хэлж байгаа. За хоёрдугаарт нэг зүйл байна. Энэ бомб одоо засгийн газрын үйл ажиллагааны одоо чиг үүргүүдийг бас давхцуулаад хэд хэдэн засгийн газрын гишүүнч ажиллаа. За засгийн газрын гишүүдтэй зэрэгцээд үндэсний хороодуудыг ч гэсэн байгуулж ажиллаа. За магадгүй компаниуд ч бас өгж ажиллаа. Тэгэхээр энэ одоо зүйлүүдийг бас ерөнхий сайд зоригтой шийднэ гэж байгааг бол үнэхээр дэмжиж байгаа шүү. Энэ хуульд байхгүй үндэсний хороо зөвлөл нэртэй байгууллагуудыг бол одоо татан буулгах цаг нь болсоо. Эдгээр байгууллагууд чи яамдуудын ажлыг хийлэхгүй байна. Тоо мэдээ гаргаж өг, персонцаад бэлдэж өг гэдэг нэг хитэн ярваасан одоо дарга царайсан хүмүүс ерөөсөө яамдуудын ажлыг хийлэхгүй ийм байдалтай байж байгаа. Энэ бол бодит практик шүү. Тэгээ гадуур нь гараа PR хийх болохоор би хийлээ, чи хийлээ гэдэг байхгүй. Тэгэхээр би бол ийм зүйлүүдийг бас зэгцэлж байгаад нь бол дэмжиж байна. Тэгэхээр энэ яг зүйлүүдэд бас анхаарна биз. Хуйлгүй төр үндэсний хороодуудыг би ярьж байгаа шүү. Ялангуяа одоо яг эрчим хүчин дээр би жишээ авчиж. Ийм зүйлүүдийг бас цаашдаа дахиж гаргамааргүй байна гэдэг зүйлийг бас хэлмээр байна. За хоёрдугаарт энэ бомбын үндэсний хорог татан буулгаж байгаа. Тэгвэл бас яг боломжилж хэлж байгаа. Цаашдаа сангийн ам маань аваа явах юм байна. Энийг битгий нэг хавсраг байдлаар авч яваарай. Энэ бомбын асуудлыг бас цэгцтэй авч явах гэж шалтгаалаад манай экспорт импортын асуудлууд бол хомигдсон шүү. Зөвхөн замын үд бомб дээр осол гарлаа гэхэд Монгол улс үндсэндээ зогсож байгаа шүү. Замын үд бомб дээр хүн зорчигчж явдаг, аюултай ачаа бараанч явдаг, уул уурхайн түүхий хитэнч явдаг орн баг манахаас өөр байхгүй. Тэгэхээр энэ бомбын асуудлыг онцгой анхаараарай гэдэг зүйлийг хийлээ. Тэгээд хууль зүйн дотоод хэргийн сайд бас байна, сайд байна. Ер нь E-gate-ийн асуудлыг 3 бомб дээр хийсэн юм аа. Одоо энийг үнэхээр одоо бас л хууль зүйн дотоод хэргийн хамт байж байхдаа тухайн үед сангийн хамтгаа зөвшөлтөд хийсэн. Буян тухай дээр тавилаа, замын үд дээр тавилаа, алтан булаг дээр тавилаа. Илүү олон бомб дээр тавиарай гэж одоо хүсэж байна. Ингүүл одоо бас бомбын нэвтрүүлэх чадвар нэлээд сайжирнаа. За эцсийн үгийг би энэ сонгогчдын өмнөөс хэлж байгаамаа. Сая Бат Сүмбэрл гишүүн бас хэллээ. Манай энэ хагас бүтэн сайнд одоо сонгон аргын дүүргийн сонгогчдоос маш их гомдол ирлээ энэ эсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой. 42,000 хүүхдийн алтан гахаа жилд одоо төссөн хүүхдүүд маань төгсөж байгаа юм байна. Эдгээр хүүхдүүдийн амьдралын одоо алхам хийх гэж байгаа энэ үйл дээр нь ингэж одоо хайхрамжгүй ямар ч одоо хандсан ажилдаа ийм одоо зохион байгуулалтгүй ингэж оролцож байгаа хүмүүст нь бол арга хэмжээ аваарай. Дээрээсээ эхлээд доошоо хүртэл аваарай гэж хүсэж байна. Тэгээд би бас улсын хурлын дарга бас анхаараасаа гэж хүсэж байгаа. Юу гэхээр энэ боловсрол шинжилгээ ухааны байнгын орооноос энэ дээр хян шалгалт явуул. За хариулт өгье. Ерөнхий сайд хариулах уу? За сайн зэрэг гишүүн маш чухал асуудал өндлөө. Санал нэг байна. Олон асуудлаар энэ олон үндэсний хороод жишээлбэл одоо 11 үндэсний хороо 9 санг татан буулгах тийм зорилттой энэ хуулийн төсөл
орж ирсэн гэж ойлгож болно. Тэгээ энэ үндэсний хороод энэ олон чиг үүргийн давхарлууд сайн болохоор эзэн олон улаацалдаа тавьчдаг. Муу юм болоод хариуцлага тооцоолохоор эзэн олддоггүй юм болцсон юм бэл. Энэ бол нөгөө хариуцлагын тогтолцооны чиг үүргийн давхарлалч нэг шинжээ гэж бидний хийсэн чиг үүргийн шинжилгээний судалгаанд шинжээч нар дүгнсэн. Ийм учраас энэ олон чиг үүргүүдийг нэгтгэж нийтдээ 60 гаруй хороодыг бас бид нар зэгцлээд тэр дотроо 28 үндэсний хороог нэгтгээд зохицуулаад үндсэндээ бол энэ 9 санг татан буулгаснаар нийтдээ нэг 60 гаруй бүтц байгаа хороо зөвлөл хэлбэртэй үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй бүтцийг зэгцэлж байгаа. Үүнээс 45 салбаруудын хуулиудад хороо зөвлөлтэй байхаар заагдсан. 19 нь бол хуулигүй ажлын албатай нийтдээ 284 оронтой байна. Эдгээр хороо зөвлөлүүдийн бүтцүүд нь хвчлэн салбар дундын уялдаа холбоог хангаж хамтарсан шийдвэр гаргах зорилготой байгуулагдсан ч гэсэн яг практик амьдрал дээр яамныхаа чиг үүрэгтэй давцаад хоорондоо сөргөлдөөд одоо эрчим хүчний яамдар болсон юм ч тэр олон толгойтой болсон тохиолдлууд зөндөө байна. Дахиад хэлэхэд одоо сайн юмд нь болохоор эзэн мунддаггүй, муу юмд хариуцж авдаггүй. Ингээ хоёр ямны уялдааг хангах гэж зөвлөл байгуулаад сүүлдээ зөвлөлний уялдаа байгуулаад гурван талыг болох шийд. Боомтын төр ч гэсэн ерөнхийдөө бол салбар хоорондын ажлын хэсэг хэлбэрээр гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, боомтын зөвлөлгээд ажиллаад болоод ирж ирсэн. Одоо тэнд дэд сайд нар энэ ажилдаг байсан. Тэгээд хоорондын уялдааг хангаал яамны дунд боомт гэхэд эн чинь хил хамгаалах ерхий газар, гадаад харилцааны яам, гайлын ерхий газар гэдэг олон салбар дундын зохицуулж чаддаг ийм салбаруудыг ийм зөвлөл хэлбэрээр шийдэг байсан. Энэ зарчмаар нь ажиллуулахад асар их мөнгө хэмнээ зогсохгүй. За энэ дээр яриад байгаа дээр орлогч байна уу, дэд сайд өнтер гэдэг нь дээж гол биш. Ер нь ингэж их мөнгө хэмнэх болцоо бол энэ хуулиар бий болно гэж бодож байна. За тэр эсдийн ерхий шалгалттай холбоотой асуудлаар сайдын тодорхой хариулсан талаар нэгдсэн хяналт шалгалт явуулаад тодорхой хариулах болно. За бус асуудал дээр манай жавхлан сайд нэмж хариулъя. За бүрөвчийн сайн зэрэг гишүүн тодруулжсоё. За баярлалаа. Тэгээ 1 минут байна. Тэгээд энэ давхцсан яамдуудын чиг үүрэгтэй давхцсан хороо зөвлөлийг татан буулгаач гэгээ түрүү жилийн төсөв баталгаас л явсан. Энэ зарчим дээр хэвээрээ. Тэгээд инквайр болон Минцайхан гишүүнтэй бас ерөнхий сайдын тухай үед асуулт тавьж исэн. Яг л одоо ерөнхий сайд Зандан шатрын дарга хариулж байгаа шиг л бидэд хэлж исэн. Жогон болж байгаа ажлууд дээр булаацалтнаа. Дараа нь хариуцлага хүлээхгүй болно. Эрчим хүчний салбар дээр яг энэ тохиолдол гарсан. 4-5 жилийн өмнө нөлөөд даваа сүрэн сайд тухайн төрийн хүчний бодлого зохицуултын ороо компаниудаа булаацалтаа тог тасарсан чинь төрийн хүчний бодлого зохицуултын ороо эрчим хүчний яамлаг бүх компаниуд өгж исэн байхгүй. Яг л ийм юм болж исэн. Ийм зүйлүүд байна. Тэгээ хоёрдугаар хурлын дарга боловсрол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу энэ эсэлтийн ерөнхий шалгалтын дагуу хяналт шалгалт явуулаа. Яам нь бие хамгаалнаа. Энэ 42,000 хүүхдийн хувь заягаар ингэж тоглож болохгүй шүү. Энэ цаашдаа Монгол улсын хөгжлийн асуудал. Бидэд энэ дээр ийм одоо юу гэдгийг заа яах үдэ гэж. За жавхлан сайд боомтын асуудлаар хариулт өгье. За сайн зэрэг гишүүний асуултанд нэмэлт хариулт өгье. 2022 онд засгийн газрын бүрэлдэхүүнд бас өөрчлөлт орж байхад энэ боомтын асуудал тэр болтол сангийн яам дээр байсан юм бас. Тэгээд би давхар хариуцдаг байж байгаа. За энийг ер нь нэг сайдтай болгох хэмжээнд ач холбогдол өгч ингэж бүтцтэй өөрчлөлт оруулъя гэдэг ийм санал оруулаад ингээ сайдтай болж ирсэн. За одоо ингээ харамсалтай нь одоо үнэхээр яа харахгүй төсвийн орлого энэ байдалтай уялдуулж бид нэлээд хэмнэлт энэ бүтц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа учраас ингээ сайдгүй болж байна. За тийм учраас одоо өмнөх шиг одоо өндөр ач холбогдол өгч ингэж ажиллаж явна. За ер нь манай улс маань өөрөө худалдааны эдийн засгт болсон. За яг одоо бид дунд урт хугацаанд шилжилт хийж байгаа үйлдвэрлэгч эдийн засаг руу ийм улс руу явж байна. За гэхдээ хэдэн жилдээ боомтын асуудал бол одоо манай хамгийн чухал асуудлуудын нэг байх болно. Шин сэргээлтийн бодлогын хүрээнд ч одоо боомтын сэргэлт гэж орж байсан. За одоо дараагийн одоо 14 мега төслийн хүрээнд ч боомтын асуудлууд мөн л одоо нэгдүгээр игнэнд байгаа. За тийм учраас боомтын асуудал бол үргэлж одоо чухал засгийн газрын бодлогын төвд байх болно. За Эрдэнэ